Эх орондоо хүнсний өвсгөл хийж 19 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн ханган экспортлогч улс болох зорилготой хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөн нийслэл Улаанбаатар хотод нээлттэй хийлээ. Тус үйл ажиллагааг нээж Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэл сүхийн мэндчилгээг ерөнхийлөгчийн үйлдвэр үйлчилгээний бодлогын зөвлөх Даваанбаяр уншиж танилцуулан нийслэлийн засаг дарга Сумьяавазарт гардууллаа. Өнөөдөр та бидний хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөнийг Монгол улсын нийслэлд Улаанбаатар хотод өнүүлэх хүнс үйлдвэрлэгч баялаг бүтээгчдийг хэрхэн дэмжих асуудал гал шийдлээ ярилцахаар хорон зуглаад байна. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, геополитик, тээвэр логистик, эрчим хүчний давалгал зэрэгээс улбаатан хүнсний хонслол, хүн төрөлхтний өмнө нийт тулгымдсан асуудал болоод байна. Эх орондоо хүнсний хясгал хийцгээе. Хугацаанд энэ хүнс үйлдвэрлэж байгаа хөдөө аж ахуйн салбарт буюу одоо Улаанбаатар хотын иргэн тойронд одоо үйлдвэрлэл явуулж байгаа эдгээр аж ахуйн нэгжүүдийг дэмжүүл дэмжсэн шиг дэмжих ёстой юм бодлогыг гаргах ёстой байна. Тийм учраас би Монгол улсын ерөнхийлөгч санааталж байгаа учраас Монгол улсын засгийн газрын тэргүүн алсын хараа хор тавьдаар одоо орсон бодлогын бичвэрнтэй хуйлдж байгаа учраас энэ дээр бүр онцгой анхаарч нэлээд далаацтай бөгөөд өргөн хүрээнд бодлогын хаосаа гэж бүхэн дараадаг чин сэтгэлээр хүсэж байгаа. Улс орны хэмжээнд орон нутагт болон нийслэлд одоо хүнсний хангамж аюулгүй байдал үндэсний хөдөлгөөний нээлт амжилттай болж байна. За энэ нээлтийн үр дүнд хүнсний хангамж аюулгүй байдлаа өмнө төлөвлөж ирснээс арай өөр 36 дугаар тогтоолт нийцүүлэн төлөвлөөд 23 оны 1 сарын 1-ээс албан ёсоор хэрэгж эхлэх юм а. Тэгэхээр 5 жилийн хугацаанд бид нар 19 төрлийн бүтээгдэхүүнийг дотоодоос 100 хангаад цаашлах юм бол одоо экспортод гаргах тийм томоохон зорилготой байгаа. Монгол улсын цорын ганц саятан хот болох нийслэл Улаанбаатар нь 1960 онд гихтэл 140 мянган хүн амтай байсан бол одоо 1 сая 600 мянга гаруй хүнтэй хот болтлоо хөгжжээ. Мөн хүнс үйлдвэрлэгчид баялаг бүтээгчдийн дийлэнх хувь нь нийслэлд төвлөрсөн байдаг. Иймд ерөнхийлөгчийн санаачилсан энэхүү ажлыг нийслэлийн удирдлагууд хэрэгжүүлэхдээ аж ахуйн нэгжүүдийн хөгжих нөхцөлийг бүрдүүлж орон нутагтай хамтран ажиллахаа илэрхийлсэн юм. Эх орондоо хүнсний хясгал хийцгээе. Хүний бие бол уургнаас бүтдэг шиг хүнс бол ерөөсөө уургнаас бүтэх ёстой. Тэгэхээр махыг үйлдвэрлэдэг нэгж өөрөө чадварчиж хөгжиж цаашаага энэ хүнсний аюулгүй байдал гэдэг энэ урсгал хөдөлгөөн явах юм а гэдгийг бол ойлгох зүйтэй. Тэгэхээр малчин мөрийг бол ерөөсөө үйлдвэрлэх шиг шаарах хэрэгтэй. Одоо үйлдвэр гэж хараад байна шүү дээ. Тэгвэл малчтыг мини хэмжээний үйлдвэр буюу кластер системээр хөгжих энэ технологиг бол Улаанбаатар хотод бол харах хэрэгтэй. Өнөөдрийн одоо энэ үйл ажиллагаа болохоор бидэд бол маш их ачиг тустай байна. Яагаад гэвэл төр хувийн хөвшлийн үйл ажиллагааг хооронд дэмжих гарцуудыг нээж өгч байна л да. Энэ дээр бол бидэд бол тулгараад байгаа хамгийн том асуудал бол угаасаа тээвэр логистикийн асуудал гэдэг. Нэгдүгээр, хоёрдугаар хүнсний ногооны аюулгүй байдал чанарын алдагдaltaгүйгээр хадгалалт байдаг. За энэ бол энийг бол би одоо маш чухал хөдөлгөөн гэж бол харж байгаа. За энэний маань үр дүн бол мэдээж та нөгөө нэг баталгаажсан эрүүл хүнстэй одоо нөгөө гений өөрчлөлтөө химийн бод хэрэгдээгүй эрүүл хүнс одоо нөгөө нэг Монголдо үйлдвэрлэсэй л гэж бол харж байна. Үйлдвэрлэлд хөгжөөсэй л гэж харж байна. Улаанбаатар хот иргэдийнхээ мах гурил төмөсний хэрэгцээг бүрэн хангаж байгаа боловч бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Ялангуяа хүлэмжийн ногоо зүцхийн доос дахианы махны 90 гаруй хувийг гаднаас импортлож авдаг нь анхаарах ёстой асуудал юм. Энэ чиглэлээр төр засгаас ийм сайхан арга хэмжээ явуулж байгаа явдалтай аж ахуй эрхэлж байгаа бидэрт бол маш их таатай, өр өгөөжтэй, зорилт одоо үр дүнд хүрнэ хаа гэж одоо үйлдвэрлэгч хүний хувьд одоо итгэж байна. За Монгол улсын хүнсийг аюулгүй байдлыг хангах, хүн амын эрүүл хэмжээр хангах гэж байгаа ийм чухал үед болвол сайдаа бэлтгэх саваа гэдэг одоо Монголын ард түмэн бол ийм одоо сайхан үг хэлсэн утга агуулгатай байдаг. Энэ утгаараа юу гэж ойлгож байна вэ гэвэл эрүүл хүнсээр одоо эрүүл Монгол хүнийг хөгжүүлээгүүл эрүүл цабагтай болоод хангах хэрэгтэй гэдэг нь зайлшгүй шаардлагатай маа. Мэдээж хэрэг хүнсний асуудлыг ярихын тулд хүнсний системийн тухай ойлголтыг ярих хэрэгтэй. За хүнсний систем гэж юугаа яриад байна вэ гэхлээр малын бэлчээр, тариалангийн талбайгаас
хүний хүнсний хэрэгцээ буюу хүнсний одоо тавг хүртэлх энэ үйл ажиллагаа процессүүд бүгд оролцдог гэсэн. Тэгэхээр энэ бүхэл бүтэн системийг зөв зохистой зохион байгуулахын тулд хүний нөөцийн асуудлуудаа одоо хамгийн тулгымдсан юм асуудал болоод байна. Ер нь одоо энэ хүнсний хувьсгал хөтөлбөр маань одоо ерөөсөө Монгол улсад одоо яг заашгүй шаардлагатай байсан одоо зүйл мөнөөс өмнө хүнсний аюулгүй байдлын стандарт горим гэдэг зүйл бол сүүлийн жилүүдэд асар их алдагдсан. Тэгвэл одоо яг энэ хөдөлгөөний хүрээнд энэ бүх зүйл маш сайхан одоо ингээд засран гэдэгт одоо итгэлтэй байна. Хүнсний хангамж аюулгүй байдлын үндэсний хөдөлгөөнд нэгтгэцгээе. Нийслэл Улаанбаатар хотод нийт хүнс боловсруулах 600 гаруй үйлдвэр, газар тариалангийн салбарын 120 гаруй аж ахуй нэгж, эрчимдсэн мал аж ахуйг уламжлалт соёлтойгоо уялдуулан хөгжүүлж буй 50000 гаруй өрөөх, 300 гаруй фермер эрхлэгчид байдаг. Эдгээр баялаг бүтээгчдийн төлөөллүүд хүнсний хувьсгал нээлтийн үйл ажиллагааны үеэр бүтээгдэхүүнээ олон нийтэд танилцуулсан юм. Манай хединг компанигаа за 18 жилийн ажиллагаа явуулсан. 4 төрлийн чанмал, 3 төрлийн өдрөөсөө шүүсэлж байгаа. Ийштэй 19 төрлийн бүтээгдэхүүн төлөвлөж байгаа. За үйлдвэрлэлд хэрвээ хэвийн Үйлдвэр хэвийн явагдаж байгаа. борлуулалт хэрвээ Болвол яг хой дэжгүй шүү. энэ нөгөө сав баглаа бодлын хувьд асуудал хэрвээ За ерөнхийдөө бол байгуу. Одоо нөгөө хэлмэл байгуулсан байна. Тэгээ манай хот бол жилд ерөнхийдөө бол 20 сая бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байгаа. За бид нар ерөнхийдөө санаачилсан хүнсний хувьсгалын хэмжээнд бол ургамлын тосыг одоо үйлдвэрлээд Улаанбаатар хот болон орон нутгийн бүх дэлгүүрүүдээр бол нэгдсэн үнийн бодлого барин 6600 гаруй үнийн хувьсгал явуулж байгаа. За эрүүл хөрсөнд ургасан, эрүүл хүнсийг тийм ээ. За хүн эрүүл амьдрахын тулд бол одоо манай ургамлын тосыг бол худалдан аваарай гэж одоо уриалах байна. За энэ ундааны онцлог нь юу юм бэ гэхээр нэгдүгээр байгалийн гаралтай зөвхөн үр тариа ашигласан. Үр тарианаас өөр одоо нэмэлт бодис ямар ч бодис ашиглахгүйгээр технологийн одоо танигдхүүнийн нарийн боловсруулалтын үр дүн бий болсон юм ундаа байгаа. Ерөнхийлөгчдийн зохион байгуулж байгаа хүнсний хувьсгал энэ хүү аян нь за Монголын хүнсний үйлдвэрлэлийн болон хэрэглэгчдтэй эрүүл аюулгүй чанар стандартад нийцсэн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр монголчуудын хүнсний дархлааг бий болгож байгаа гэж бидний зүгээс харж байгаа. 1990 оны ардчилсан нийгэм зах зээлийн эдийн засгийн төлөөх тэмцэл Улаанбаатар хотод эрчимтэй өрнөсөн байдаг. Үүний нөлөөгөөр хүн амын хэд төвлөрөл бий болсон гэж шүүмжлэл байдаг ч эсвэргээрээ энэ нь давуу тал болж үйлдвэрлэгчдэд бараа бүтээгдэхүүнээ борлуулах таатай орчныг бүрдүүлж байгааг мэрэгчлэтнүүд онцоллоо. Ийхүү Монгол улсын гал голомт өнгө төрх болсон Улаанбаатар хотод хүнсний хувьсгал өрнөж эхэллээ.